За намайг Амарснаа гэдэг Чих удаг сургуулийг 2011 онд бол төгссөн эрх зүйч мэргэжлэр. За ингээд үүнээс хойш бол одоо 14 жил за эрх зүйн хуулийн сургууль дээр бол багшлах, за мөн давхар одоо төрийн байгууллагад ажиллах, за хуульчдын холбооныхоо одоо өдөр зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. За өмгөөлчдийн холбооны гишүүн өмгөөлөгч гэдэг юм. Ингээд яг салбартаа бол 14 жил бол ажилласан байна. Яагаад ингээд сургуулийг сонгосон бэ гэдэг хүмүүс их асууад байдаг. Зарим хүмүүс бол Чих удаг гэхээр энэ үгийн товчлол юм уу, шинжлэх ухааны одоо юу гэж байгаа юм бэ гэдгээ зарим мэддэг хүмүүс байгаад байдаг. Тэгээ бид нар бол түүхээ мэдэхгүй бол ойд сургасан сармагчин луга адил гэдэг шиг Чих удаг бол Монголын их цааз одоогийн шүүх эрх мэдэл хууль тогтоох гэдэг юм. Энэ шүүхийн хууль зүйн одоо шинжлэх ухааны гол суурийг тавьсан ийм агуу хүмүүний нэрээр бол нэрлэгдсэн ийм сургууль. Тэгээ энэ сургуулийг сонгоход нэгдүгээр найзууд маань бас зөвлөж ийсэн. Ерөнхий улсын сургуулийн сурагч оюутан болоод эхлэн бие даасан шийдвэр гаргах хэрэгтэй болно. Цаашдаа ер нь бол мэргэжлийн карьераа хэрхэн хөөх вэ? Одоо хөгжүүлэх вэ? Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Яг энэ үед бол Чих удаг сургуулийн маань бол гэрэг клуб одоо огтон авч ирсэн. За гэрэг клуб бол хувийн хөгжил, эрдэм шинжилгээ судалгааны одоо ур чадвар мэдлэгийг олгодог ийм клуб ба. Парламентын мэтгэлцээнд бол гэрэг клуб гэдэг бол нэлээд томох орон зайг эзэлдэгт би хувьдаа баярлж явдаг. За би өөрөө бас энэ парламентын мэтгэлцээнээр мэтгэлцэж байсан. Тэгэд магадгүй оюутнууд гэдэг бол бид нар чинь дан ганц мэрэгжилхээс гадна нийгэмдэр гараад өөрсдөө үнэлүүлэх харилцааны чадвар, хурдтай шийдвэр гаргах, за альваа агуулга асуудалд бол дүн шинжилгээ хийж чаддаг гэдэг энэ мэрэгжлийн онцлогтой бас уялдуулсан ийм чадварыг бол энэ илтгэх мэтгэлцэх бас өгдөг. За тэгэхээр магадгүй гэхдээ энэ мэтгэлцэн бол өөрөө мэрэгжлийн хуульч мэрэгжлийн хувьд бол маш чухал зүйл байна. Ягаад тэгэхээр шүүх хуралдаан бол өөрөө цэвэр мэтгэлцээний онол суурь дээр явагдаж идэг. Тэгээ ийм учраас магадгүй ирээдүйд одоо шүүх хурал өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг юм уу. За олон одоо байгууллагуудын дунд хилцээрүүд дээр оролцоход бол энэ өмгөөлөгчийн болон мэтгэлцэхийн байр суурь бол маш чухал зүйлийн нэг ур чадвар болж өгдөг. За хуульчийн хувьд бол нэг зүйлийг дотор бодож явдаг. Одоо магадгүй эрх зүйч одоо энэ хуулийн сургуульд эсэж байгаа оюутнуудын хувьд бол магадгүй сурагч нар маань нэг юм зүйлийг бодож гадагшаа явж сурах юм бол зүйтэй гэдэг. Монгол улсад одоо хуулийн чиглэлээр ажиллана гэж ивэл та бакалаврын одоо зэрэг буюу дээд боловсролоо Монгол улстай хуулийн сургуульд эзэмших хамгийн зүйтэй. Тэгэхээр Монгол улс бол бие даасан тусаар тогтносон улс учраас өөрийн гэсэн одоо үндэсний онцлог хуулиудтай байдаг. Тэгэхээр хуульч мэргэжлийг сонгож байгаа бол та бүхэн маань яг Монгол улстай үйл ажиллагаа болж байгаа сургуульдаа суралцах хэрэгтэй. Тэгэхээр хууль гэдэг бол өөрөө маш чухал зүйл байдаг. Нийгмийн гол салбаруудыг зохицуулах, удирдлага тогтолцооны гол зүйлийг бол хууль өөрөө хуулийн шинжилгээ судалдаг юм а гэсэн.